Энэ жил тайн талбайд энэ Арабсыг ямар хугацаанд хэдэн хугацаанд тарив, ямар сорт тариалч вэ гэдэг энэ технологийн талын ихний асуулт асуух гэсэн. Та тодруулж хариулаач. Надежд дээр хоёр Орос сортыг тарьсан. Энэ хугацаанд бол манайх чиг дэжгүй хаврын тариалтан дээр байсан. Одоогор бол жоохон чиг жоохон тутмаг стресс ихтэй, шавж ихтэй байдаг. Одоо энэс хахын тулд биднес бие ондорын бордоо одоо биднес хэрэгжилж байна. Тэгээд зөв хэмжээнд дагуу хэрэгжилж байгаа. Ер нь бол бие ондорын бордоог би чиргэлээд 3 жилдээ оруулж байна. Тэгээд ер нь бол яг цаг тухайд өгөх ёстой нормын хэмжээний үрдүн маш өндөр байдаг. Өнгөрсөн жил манайх чинь энэ надежд дээр тэрс энэстэй үрдэл одоо жоохон байгаль орчин гандуу байгаа учраас стресс ихтэй байна. Тэгээд бас давхар эднийхээс бас зөвлөж байна. Тэгээд зөв хэмжээний дагуу манайх явж байна. За үндсэн нь бол агаар тул нэг үндсэн 37-8 бараг 40 хөрж халаад байх шиг байна. Хөрсөн дээр бол 60-70 градус хүртэл халж байгаа. Ийм үед энэ тармил ерөнхийдөө стресс тийм. Ер нь энэ жилийн хувьд жоохон гандуу болохоор нөгөө бэлчээрийн орхон шавьчнууд талбараа одоо их орж ирж байна. Зурсаж байгаа стрессээс гарах нь бие ондорын бордоо буюу одоо байгалийн борооноос л гэж бас бодож байна. Шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн